Дэвтийг төлсөн ерөнхий төслийн ажил, зураг төсөл, тоног төхөөрөмж, хөтлөн авалт, барилга угсралт туршилтын ажил, тохиолдлын ажлуудаа гүйцэтгэж дууснаар нээлтийн ёслолын ажиллагааг ийхүү хатан ёсоор нэвтрүүлж байна. Уулуурхан бүтээгдэхүүнүүд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа. За энэ ажлын бас томоохон бүтээн байгуулалтын нэг бол өнөөдөр бид бүхэн бас нээлттэй хийх гэж байгаа. Томтлоо өөрөөс одоо ачаа логистикийн төв энэ сар одоо бүтээн байгуулалт хийж байна. Уулуурхай хүнд үйлдвэрийн эд сайд энэ тэнэг урьж байна. Тэгэхээр 5 толгойн нүүрс ачлалтын логистикийн төв, бутлуур, туузан дамжуурга, овоологч, тэжээгч, вагонд ачигч, тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах, барилга байгууламжаас бүрдэх Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа инженерийн цогц шийдэл бүхий төслөө. Тэгэхээр тус төслийн зураг төслийг уулуурхайн төсөл, зураг төсөл боловсруулагч Соёлын инженерийн хязгаарлалтын хувьцаат компани гүйцэтгэж уулуурхай хүнд үйлдвэрийн дэргэдэх Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлэн бүртгүүлж байсан явдал саяхан байсан. 5 толгойн ачлалтын нэгдсэн төвийн төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай барьж байгуулж нээлттэй инженер техникийн ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлье.